Үйлдвэр үйлчлэгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүлээд албан байгууллагууд өөрсдийн байрныхаа өмнөх 20-50 м орчмын цасыг цэвэрлэх үүрэгтэй. Харамсалтай нь зарим газар 50 м-ийн орчим байтугай үүднийхээ цасыг цэвэрлэхгүй байгаа нь үнэ. Тэгвэл цасаа цэвэрлэхгүй байгаа албан байгууллагуудтай хэрхэн яаж хариуцлага тооцдог вэ? Тухайн байгууллага аж ахуйн нэгжийн гэрээнд хүлээсэн үүргийнхаа дагуу ажиллахгүй. Өөрөөр хэлбэл иргэн болон хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэж байдгийг. Тэр гэрээн дээр бол өөрийнхөө эзэмшил газар болон дүүргээс хариуцуулж өгсөн нийтийн эзэмшлийн гудамж талбай гэж байгаа. Байгууллагын нь ойролцоо. Энэ бол ойролцоогоор бол нэг 20-50 м-ийн дотогш ийм эргэн тойрны талбайг тэр байгууллага гарч цэвэрлж явах ёстой. Цасыг цэвэрлээгүй утгаар дагтарсан ёстол котог шиг болсон зам талбай хотын хаа сайгүй байна. Гэмтлийн эмнэлэгт явгнаар гэмтэж осолцсон 20 гаруй хүн ирж байгаа мэдээ байна. За эргэн та дагтарсан застай газар явж байгаа дунаж эрүүл мэндээр хохирсон бол та тухайн аж ахуйн нэгж үйлчлэгээний газраас эмнэлгийн зардлаа гаргуулах хэрэгтэй. Ямар нэгэн байгууллагын гадаа байвал тэр иргэн би танай гадаа унчлаа шүү гэдгийг ямар нэгэн байдлаар нотлох хэрэгтэй. Яг энэ хүн энд явж байгаад унтсныг гэрчлэх гэрчтэй нотлогоотой байх хэрэгтэй. Ингээд яг тэнд унсан нотлогдсон болвол тэр нотлогоотойгоо өөрөө тэгээд тэр байгууллагад хандах хэрэгтэй. Тэгээд тэр байгууллага авч хилэлцэхгүй болвол дүүрэгт нь хандах, хороонд нь хандах тийм ээ. Ингэж яаж асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй. Халтар гэж хавтан тавьдаггүй байлтай. Стандартын хавтан гэж байдаг ч манайхан гялгар гөлтийсэн хавтангаар гудамж талбайгаа өнгөлсөн байгаа юм а. Харамсалтай нь стандартын бус хавтан тавьжээ. Аж ахуйн нэгж албан байгууллагын гадаах шат товжоон дээр халтарч унсан хүмүүс маш олноор байдаг. Зориултын бус хавтангаар хийсэн шат явган үний замаас болоод хүмүүс өвлийн нөхцөлд халтарч бэртэх тохиолдол бол маш их байгаамаа. Зориултын хавтан гэж стандарт норм батлаад өгсөн ч гэсэн тэрийн болгоо аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлдэггүй. За хямдхан хавтангаар гадаах талбайгаа тохижуулсан байдаг байгаамаа. За иймээс иргэн та өөрийн буруутла үйлдэлс биш ямар нэгэн газар халтарч унаад бэртэж гэмтсэн тохиолдолд холбогдох албаны хүний хэлснээр дагуу за гэрчлэх гэрчийнхээ хамт очиод тухайн аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцох бүрэн эрх танд байгаа.